бүгдээрэнд нь миний подкастыг сонсож байгаа болон үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За би болохоор энэ 25 оны бас тавьсан зорилгоудын мөрөөдлийн самбартаа бичсэн зүйлсүүдийн нэг бол өөрийн гэсэн подкасттай болох. За тэгээд өнөөдөр хамгийн ихний дугаараа бичиж байна. За ерөн бол эхний сизон болохоор өөрийнхөө яг ярмаар байгаа сэдвүүдийнхаа тухай яриад, за дараагийнхаа 2 дугаар сизонгаас нахвалаад эргэн тойрны хүмүүсээс урьж оролцуулах болно. За тэгээд өнөөдөр миний хамгийн ихний ярих гэж байгаа сэдв бол эмээгийн хайрын тухай ярина. Ерөн бол эмээ өвөгийн хайр бол айгүй их агуу ямар вэ гэдгийг эмээ өвдөгөө өссөн хүмүүс бүгдээрээ мэдж байгаа байх. За тэгээд би эмээтэйг бол 2 дугаар анги хүртлээр бол хамт байсан. Төрхөөс авахгүй бол 2 дугаар анги хүртлээр хамтдаа байсан. За тэгээд мэдээж эмээ бол ингээд манай эмээ болохоор яашлийн одоо цэцэрлэгийн багш дээр үеэр ярих юм бол яашлийн багш хүн байсан. За тэгээд нийт 7 хүүхдийг төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн хүн байсан. Тэгээд би мэдээж эмээ бол өөрийнхөө үр хүүхдүүд одоо тэдгээрийн ач зээнрээ бол яг ижлэгэн хайраар хайрлаж бүгдээрингийн одоо хооллолж, ундалж, халамжилж, хайрлаж өсгсөн нь ойлгомжтой. Тэдний төлөө бол хөдөлмөрсөн нь ойлгомжтой. За тэгээд харин би өөрөөсөө ингэж асууж үзсэн байхгүй. Би багтаа яг эмээгээ яаж хайрлаж исэн юм болоо гэж өөрөөсөө асууж бодож үзсэн л дээ. Тэгээд би бодохдоо бол ингэдэг байсан юм билээ. Яг өөрийнхөө насан тохирсон байдлаар л би эмээгээ хайрладаг байсан. За одоо жишээлбэл би хамгийн миний тод үлддэг зүйл гэх юм бол манай эмээ ингээд хөвчрөөд ерөн жоохон хараа муутай болж исэн ойрын хараа. Тэгээд би эмээг ингээд юм оёх болгонд би эмээдээ ингээд юмын зүгийн сүглэж өгдөг байсан байхгүй юу. За тэгээд бас шүд муутай байсан учраас нэг сайн тийм хатуу юм самар мамар нэг бас амар сайн чөмөөдөж чадахгүй их хэмжээгээр. Тэгээд би бол эмээдээ бол ингээд самар чөмж өгдөг байсан. Бүр юм аяг дүүргэж чээд эмээдээ өгдөг байсан. Тэгэл хоол унд бүх юмаа ингээд өөрийнхөө юунд хуваалцдаг байсан. Тэг би багасаа айгүй юм гэрийн ажил ерөн бол хийж сурсан. Намайг ингээд гэрийн ажил хийхэд ямар нэгэн зүйл хийхэд эмээ бол хизээч чи буруу хийлээ, бити оролц зүгээрээ гэж юусыг хэлж байгаагүй дандаа л миний охин хий болноо. Ингээ эмээдээ туслаж ямар мундаг ямар сайн гэдэг л байсан. Тэгээ би өөрийнхөө яг насан тохирсон байдлаар гэрийн ажлыг бол хийдэг байсан. Ор дээр хураах, аяг шаазан угаах, хогшороо шүртгэс ахгүйл бүх зүйлсийг бол хийдэг байсан. Тэгээд миний хамгийн бас нэг тод сандаг дурсамжуудын нэг гэх юм бол ингээд нэг шинээр авсан юм цайны аягнууд байсан бохгүй юу. Тэрийг би ингээд цэвэрлж цаад тэр давхраар нь бүр ингээд хагалчихжсэн. Тэгээд тэр үед би ингээд хүүхд тэмчин дотор за ингээд имээ загнуулах юм байна да одоо яндаа гэж бодож исэн болж намайг юусаа загнаагүй. Миний охин аяг шаазан хагалах ингээд сайн байд юм аа. Миний охин одоо тусд орж байгаа юм байна да гэж надад хэлжсэн. Тэгээд өөрөө тэр хагарсан хэсгийг бол имээ өөрөө ингээд шүүрдээ цэвэрлжсэн бохгүй юу. Тэгээд ерөн бол нэг ингэж загнуулж яснаа, актер ингэж зэмлүүлж яснаа бол би ерөн сандахгүй. Манай юм бол ерөн бол нэг зэмлэлдэггүй байсан. Ерөн хүнийг их хайраар намайг л одоо их хайраар өсөж хүмүүжүүлсэн гэж би боддог. Тэгээд бас нэг ингэж амар гоё тоор одоо сандаг зүйлсүүдийн маань нэг гэх юм бол ингээл би эмээтэйг унтж байгаа шүү дээ. Тэгэнгүүт эмээ үргэлж ингээд миний хөлийг за ингээд хэмждэг байсан. Заяа унтах болгоно ингээд хэмжээд өө миний охины хөл ийм байсан чи одоо ийм болоод ингээд том болцсон байна штэ гэл ингээд гараараа хэмжээл тэгэл хөлийг маань ингээд үнсээл тэгэл унтахаасаа өмнө эмээ ингээд заримдаа ингээд нуруугаа майжуулж байгаа штэ. Тэгэнгүүт би бол эмээгийн нурууг бол ингээд мэдээд ингээд ухамсараа ингээд сайн майж хахад эмээ бол хизээч ингээд нам ухамсарлахгүйгээр ингээд нэг хүрхэн илдэг байсан бохгүй юу. Тэрийг би бол аягүй сайн цод сандаг. Тэгээл би багадаа ингээд цэцэрлэгт явдаг хүн болвоо. Цэцэрлэгт явбаа. Тэгсэн чинь ингээд яг нэг 2 3 7 нэг явсан. Тэгэхэд яг тэр үед чинь нэг юм одоо юм халдварт өвчин гардаг байсан аахгүй юу. Тэгээд яг юм салхин цэцэг бүр ингээд тухайн үеийн хүүхдүүд бүгдээрээ салхин цэцэг тусаад манай хамаатны хүмүүс хүүхдүүд бүгдээрээ тусчихсан чи би нэлээд хойно туссан байхгүй юу. Цэцэрлэгт явж байгаад. Тэгээд тусангуудаа дээрээс нь ингээл цэцэрлэгт өглөө босоол яваал тэгэл өглөө намайг эмээ хөргөж өгөөл ерөн ядраа штэ би ч өөрөө явах дурггүй. Яагаад явах дурггүй байсан бэ гэхээр ерөн бол өдөржингөө эмээтэйгэл байх дуртай. Би эмээгээсээ бүр өрөөсөө холтдгүй байсан. Ямар сандаа эмээ ингээд бийцсах та. Ингээд би дагаа гарч байгаа хгүй. Үгүй миний охин ядаж би ганцаараа бийцчих тэрий ингээд тэгтлээ би бүр эмээтэйгээ хажууд нь хамтдаа ерөөсөө ингээд салахгүй хамт байдаг гэсэн аахгүй юу. Ингээд айл гисэн ийш тийшээ гарна орно ерөөсөө бүх юмдээ би дандаа хамт байдаг гэсэн. Тэгээд азар цэцэрлэгт азар гинэ. Ингээд цэцэрлэгт эмээ за боли яах ингээд тэг яваагаа болцсон цав хэдэн 7 хоног яваад тэгээд
салхин цэцэгч тусаа гэртээ байгаад тэгээд салхин цэцгэн ч гэсэн идгээд тэгэл гэхдээ имээ намайг гэртээснэх би юусэн тийм одоо тоолж чаддаг байсан үсгээс одоо тоомоо мөнгө бүх юмыг надад бол ингээл хангалттай зааж өгдөг байсан. Тэгээд надад тэр нь чимээтэйг ингээл өдөржингөө хамт байх нь цэцэрлэг дээр очиод ингээл өөр хүүхдүүдэд тоглож моглол тэгж яхаас илүүтэй зүгээр имээтэйг хамт байх л надад амар гоё идэг байсан аахгүй. Тэгэхээр бараг тэр нь бол айгүй азтай зүйл байсан гэж боддог гэхгүй. Тэгээд юу яадаг бас юу яадаг гэсэн юм аа. Одоо ингээл хүүхэд байсан учраас ингээл хүн өгдөг ч юм уу хүн өвдөөд ингээд хорвоогоос явдаг ч юм уу тэр тухай би бол айгүй сайн ойлголтгүй байсан. Тэгээд хамгийн сүүлд имээтэйгээ уулзсан одоо тэр зүйлээ бол би айгүй тод сандаг. Имээ маань өвдөөл би ингээл имээтэйгээр юм бол өдөржингөө л байнга хамт байгаа штэ. Ихэнх цагийг дандаа хамт өнгөрөөж байгаа. Имлэг твтэл яхад нь хаяа эргэж очдөг байсан. Тэгэнгүүт надад амар ингээл хэцүү хурдан гарч ирээсэй ингээл имээтэйгээ хамтдаа байх юмсан гэж боддог байсан. Тэгээд юм л аягүй тэр хугацаанд бол их сандаг. Тэгээд нэг удаа яг имээгийн маань бурхан болдог үе юм байна да. Манайхан бүгдээрээ нэг хамаатны гэрт ингээд байж байгаа томчууд нь эмнэлэг рүү яваад тэгээд за ингээд ерөн бол бурхан болох гэж байгаа гэд хамгийн сүүлийн хүмүүсээ уулзуулахад намайг авчиж уулзуулсан. Би тэрийг бол аягүй тод сандаг. Имээ ингээд эмнэлгийн оронд ингээд гівтсэн. Аягүй ядрангуй царайтай байсан. Тэгээ би яг тухайн үед бол яг имээдээ хайртай имээгээ явах гэж мдээгүй. Гэхдээ би дотроо бол өөртөө имээдээ хайртай гэдгийг бол хэлсэн. Тэгэл тэр өдөр тэр оройд манай имээ бурхан болсон байсан. Тэгээд би хүүхэд имээ чинь ингээд хүн өгдөг гэсэн ойлголт ерөөсөй байхгүй байгаа байхгүй юу? Ингээд хүн хорвоогоос байхгүй болдог гэсэн ойлголт надад ерөөсөй юуч байгаагүй. Тэгэл яг тэр дараагийн одоо тэр зүйлсүүдийг бол би нэг сандагч гэсэн ингээд багтаа айгүй их ингээд гэрийнхнаасаа имээгээ нэхэж уйлдаг байсан. Имээтэйгээ уулзмаар байна, имээтэйгээ хамт баймаар байна. Яагаад ирэхгүй байгаа гэж айгүй их нэгдэг байсан. Хүүхдээсэн учраас тэгэл том болох тусам өхөл гэдэг талаар ингээд ойлголттой болж байгаа шүү дээ. Хүн ингээ хорвоогоос байхгүй болчдөг явдгаа гэдгийг ойлгож байгаа. Тэгээд багтаа ингээд хэцүү үеүүдтэй имийг айгүй их санаж уйлж ганцаараа нойлд очиж уйлах, имээтэйгээ хамт байхыг хүсэх тиймэрхүү зүйлс надад айгүй их хийдэг байсан аахгүй. Тэгээд одоо ингээд бас хэрвээ би имээтэйгээ байсан бол яах вэ гэсэн бодол надад аяг их төрдөг байхгүй юу? Байсан бол байгаасай, байсан ч болоосай гэсэн бодлууд аяг их төрдөг. Хэрвээ би имээ маань үдээд байсан бол би зөндөө цаг хугацаа хамт өнгөрүүлнэ. Одоо бас нэг сандаг зүйлсээ ярих юм бол ингээд баг байхад нэг юм тухайн үед чинь чихэр жимс одоогийнх шиг тийм ногоо элбэг байгаагүй байхгүй яг байхын үед бол байдаг байсан ч тэр болгон хүмүүс авч идээл тэгээд ич чаддгүй байсан. Иддэг байсан яг мэдээж хаяа авч идэх баяр ёслоор иддэг. Тэгээд имээ ингээд алим хальсалж өгдөг. Хальсын өөрөө иддэг, доторхыг надаа өгдөг байсан байхгүй. Би тэгтээ багтаа имээгээ миний имээ өөрөө хальсан туртай болохоор хальсыг нийдээд байна. Би дотор талын нийдээд байна гэж боддог байсан. Гэхдээ ингээд том болох тусам имээ маань хальсан дуртайтай биш зүгээр охиндоо амттайг идүүлэхийг хүссэн учраас өөрөө хальсыг нийдээд надад ихэнх жимс өгдөг гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр л иймхэн зүйлсээс тэр хүн намайг ямар их бөөцөөлж нандинаж хайрлсан бэ гэдэг нь бол харагдаж байгаа гэж би боддог. Магадгүй имээ маань намайг ингээд хайрлаж, халамжилж намайг ингээд дураар нь байлгаж юм хийх зэмлэхгүйгээр бүх зүйлсийг ингээд айцсгүйгээр хийхэд өөрөө ингэж юм хийхэд дандаа дэмждэг. Ерөөсөө буруу зөв хийлээ гэж буруу хийлээ чи бойл ингэдэг гэж байгаагүй учраас би одоо ингээд өсөхдөө өөрийнхөө дуртай ямыг би хүмүүсээс айхгүйгээр одоо хийдэг. Нэг бас нэг амар хүн намайг юу гэж бодох бол ингэчих болов тэгчих болов гэж нэг санаа зовдөггүй. Зүгээр би хийхийг хүсэж байгаа учраас хийхийг хүссэн зүйлээ хийдэг. Өөрөө байж чаддаг. Хүмүүсийг бас хүндэлдэг. Дээрээс нь би имээтэйг уусан учраас айгүй юм сүйтэй цайнд дуртай. Багасаа сүйтэй цай уух дуртай, чанж уух дуртай. Хүний хийсэн сүйтэй цайг уух дуртай тийм заяа. Тэгээд хоол унд сайн хийдэг. Гэрээ ажил бол манай имээ айгүй гоё хоол хийдэг гэсэн. Тийм учраас би бас гэрээ ажлыг бол нэг тэгж ингэ зовж шаналж хийдэггүй. Аяг шаацсан угаах гэр орон цэвэрлэх бол надад бол нэг асуудал биш. Ингээл хийчдэг. Тэгээд ийм хүн айгүй ярих дуртай. Магадгүй имээтэйг өссөн болооч тэр мөнгө ярих
имээтэйгээ би ингээл хүүхдээ тухайн үед ингээл өөрийнхөө насанд тохирсон явдлаар ингээл юм яриад имийг ингээд ингэж байгаа шүү дээ. Тэгэл айгүй имээ маань намайг сонсож өгдөг ус учраас би юм ярих дуртай. Тэгээ магадгүй тэр ярих дуртай учраас одоо ингэж подкаст хийх одоо YouTube дээр бичлэг хийх ингэж бодол санаагаа хүнтэй үзэж харсан уншиж сонссноо гэж хүнтэй хуваалцах дуртай. Тийм учраас одоо ингэ подкаст хийгээ сууж байгаа. Тэгэхээр би эмээгийнхаа тэр их хайр халамжийг хангалттай авсан намайг өсөж хүмүүжүүлэхэд зөв хүн болоход маань маш том үүргийг бол мэдээж ээж аав одоо эргэн тойрны хүмүүсээс гадна миний эмээ бол намайг бол маш сайхан хүмүүжүүлсэн гэж би боддог. Ерөн бол тэгтээ ингээ одоо харангууд эмээ өвөтөг өссөн хүүхдүүдийн хүмүүжил ч юм уу юмд хандах хандлага арай өөр байдаг байхгүй юу? Би тэгж боддог. Гэхгүй та нарт комент хэсэгт хуваалцаарай заяа. Эмээ өвөтөг өсөөд та нар эмээ өвөтөг өссөн хамгийн сайхан дурсамжаа доор комент хэсэгт бичээрэй заяа. Ингээ бүр тод сэтгэлээс чи хизээч гардаггүй зүйлээ хуваалцаарай гэж хуваалцаарай заяа. За тэгээд эмээгээ ингээд хэрвээ би бас надад нэг харамс одоо манай өвөө бол ингээд над шиг заяа юм зураг дарах одоо юм бичиж тэмдэглэх айгүй тийм дуртай хүн байсан. Монголчууд өдрийн тэмдэглэл хөтэлдэг. Тэгээ өөрөө орос хэлтэй хүн байсан учраас ингээд ерөн бол ийм манай өвөө бол айгүй мундаг хүн байсан. Тэгээд одоо тэр манай аав ээж ах эгчийн эднэрийн бүр юм багахан зургнууд хүртэл ингээд зөндөө байдаг байхгүй юу? Би нөгөө зураг дарах дуртай учраас тэднийг ингээд бүгдийг багцлаад гэртээ юм гоё альбомондоо бүх зургуудыг нандинаа хийцэн байгаа. Тэгээд тэндээс би ингээд юу харуулнаа заяа. Тэгтээ надад нэг сонин муухай санагддаг зүйл манай ах эгчийн эднэрх ч гэсэн ингээд эмээтэй авуулсан зургууд байдаг мөртлөө надад ерөөсө ганцрагч байдаг байхгүй юу? А гэхдээ би нөгөө одоо юм хөгжиж байгаа учраас AI ашиглаад эмээ өвдөг ингээд гоё хамт зураг авуулаад ингээ хийлгээд одоо янзлаад тэгээд гоё гэрте байлахыг хүсдэг гэх юм уу. Нэг амар аз жаргалтайгаар агаад. Тэгээд тхийг хүсдэг гэхгүй. За тэгээд юу яаж байгаа? Одоогоор хэдийгээр миний эмээ миний хажууд байхгүй байгаа боловч үргэлж миний сэтгэл зүрхэнд байдаг. Наадтай хамт байгаа юм шиг санагддаг. Намайг үргэлж хардаг юм шиг тийм мэдрэгддэг. Тэгээд эмээтэйгээ бүтээсэн дурсамж тэр бага насны нандин сайхан зүйлсээ бол би хизээч мартдаггүй. Тэр хүний хайр маш их агуу хайранд өсөж хүмүүцсэндээ бол би үргэлж талархалтай ханддаг. Үргэлж талархаж баярлж явдаг. Тэгээд хэрвээ эмээ минь байсан бол эмээ өвөө минь байсан бол би яах вэ гэж боддог вэ гэхээр хүн ерөн бол тухайн хүмүүстэй ингээд хол амьдраад эсвэл ингээ хорвоогоос явсны дараа үн цэнийг илүү их ойлгоод тгийх байжтэй ингэх байжтэй гэсэн бодлууд илүү их бодогддог байхгүй юу? За би хэрвээ эмээ өдөөд бурхан болоогүй миний хажууд байсан бол би эмээтэйгээ аягүй их цагийг өнгөрөх байсан, хамтдаа байх байсан. Дээрээс нь идэж үзээгүй зүйлсийг нэдүүлж, өмсөж үзээгүй гоё хувцснуудаа эмээдээ авч өгч, хамтдаа нууцаа ярьж хамтдаа өөрийнхөө зовлон жаргалаа хуваалцаж эмээгээ сонсож эмээгийнхаа амьдралынхаа гоё дурсамжуудыг сонсож илүү юм насанд хүрсэн том хүн болсон учраас тэр одоо тэгээл эмээгийнхаа эрүүл мэндийн төлөө эмнэлэгт үзүүлж харуулдаг гоё сайхан бүхнийг эмээдээ зориулах байсан гэж боддог. Гэхдээ одоо эмээ маань бурхан болсон учраас хийж чадахгүй ч гэсэн би ээж аавдаа эргэн тойрныхаа хайртай хүмүүст тхийг хичээдэг. Өөрөө бас ингээд эмээгийнхаа төлөө гэр бүл эцэг эхийнхаа төлөө ч юм өөрийнхөө төлөө тийм амар муухай зүйлс хийхгүй байхыг айгүй хичээдэг. Тийм. Тэгэхээр тийм байна. Тэгээд миний хамгийн амьдралд бол гоё цэник нэмэх цэник. Миний подкастын нэр бол нэмэх цэник гэдэг нэр өгч байгаа. Өгсөн. Айгуу бодож байгаа. Тэгээд миний амьдралын хамгийн гоё нэмэх цэник байж чадсан, намайг хайранд, маш их хайранд өсгөж хүмүүжүүлсэн хүн бол миний эмээ. Тэгээд би эмээтэйгээ байсан цаг хугацаа бүх юмыг бол маш их нандинж хайрладаг. Хэдийгээр одоо хамт байхгүй ч гэсэн үргэлж сэтгэл зүрхэнд нь хамт байдаг. Ирээдүйд би одоо ээж болоод эмээ болохдоо яг эмээчгээ тийм хүүхдүүдийг тэгж хайрлаж хүмүүжүүлнэ гэж боддог. Тийм тэгээд энэ бол миний хамгийн ихний подкаст одоо бичлэг байлаа. Яг нэг тийм уртл байсангүй мэдээж яриул одоо дахиад ингээл дэлгэрэнгүй яриул зөндөө зүйл байгаа. Гэхдээ энүүгээрээ би юу хэлхийг хүссэн бэхээр одоо өвөө эмээ
ивэнттэйгээ байдаг, өвөө ивэнт байгаа, аав ээжинд байгаа, өвөө эмэнд байгаа хүмүүс маань өвөө эмэдээ цаг заваа гаргаад зориулаарай. Тэдгэр хүмүүс чинь бол ер нь бол та хэдийг заавал ингээл бэлгэсэл янз бүрийн бариад очихгүй зүгээр өөрөө очиод яхад лаац жаргалтай болж ундарч угаасаа ингээл эмээ өвөөгөөс гарахад л ингээл хүүхдүүд ингээл бэлгэсэлт янз бүрийн мөнгө төгрөг бүхэмтэй болтой шүү дээ. Тэгтээ эмээ өвөөдөө гой цаг заваа зарцуулаад гэрт нь очиорой. Тэдгэр хүмүүстэй туслаарай. Ер нь ингээд хүний амьдрал гэдэг чинь хүн ингээ мөнх биш шүү дээ. Тийм учраас байгаа үед нь гоё үгсийг харамгүй хэлээд халамж хайраа ингээд харамгүй өгөөрэй л гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдрийн бичлэгтээ подкасттай хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. За өмнө хэлсэнчлэн бол би бол юу яана подкастаа бол эхний дугаарууд эхний сизонгаа болохоор өөрөө цаашдаа зөндөө ярих сэдвүүд надад байгаа. Ярилцах сэдвүүд байгаа. Тэгээд аль болох ойр ойрхон ер нь бол 7 хоногт нэг бичлэгээр оруулна гэж бодож байна. Тэгээд миний подкасттай та хэд маань бас хамт байгаарэ. Тэгээд өөр ярих сэдвүүдээ бол дараагийнхаа сэдвүүдээр бол өөрөө ганцаараа ярьж байгаа. 2 дугаар сизонгээс бол хүмүүс бол эргэн тойрны хүмүүсээс урьж гоё сонирхолтой сэдвүүдийн тухай сонирхолтой зүйлсийн талаар ярих болно. За тэгээд энэ хүртэл миний бичлэгийг үзэж бас сонссонд маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. За тэгээд миний YouTube хуудсан дээр subscribe дараагүй байгаа хүмүүс маань бас subscribe дараад өгөөрэй. Тэгээд дараагийнхаа бичлэгээр дараагийнхаа подкастаар уулзцгаая. Тэгээд өдрөө сайхан өнгөрүүлээрэй.